Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ бид нэр алгоритм бараам дээр буюу алгоритм дээр хоёр хэвлэл үйлдэлийг хэрхэн хооронд нь холбох талаар багш нь та бүхэнд тайлбарлая. Үүнийхээ тулд бид нэр эхлээд хоёр тусдаа output дүрсийг сонгож авъя. За энэ дотроо эхнийх дотор нь hello гэсэн текстийг сонгож авъя. Хоёр дахь output дотроо бид нэр world гэсэн текстийг бичиж. За ингээд энэ хоёр текстийг ажиглуулад текстийг бичсэн output-ыг run-ыг ажиглуулж үзэхэд за hello world гэсэн текст хоёр тусдаа гарч ийн. За энэ хоёр output-ыг хооронд нь нийлүүлж хэвлээгөөл нэг output дотор эхнийхт нь hello гэд end тавиад world гэсэн утгыг бичээд өгнө. За ингээд хоёр output-ыг хооронд нь хэвлэж ийн гэсэн үг. Ажиглуулад үзвэл эхнийх маань одоо тусдаа hello world гэж гарсан бол хоёр дахь нь нийлээд hello world гэж гарч байна. За энэ үнэтэй ижлэр хэдүүлээ дахиад нэг өөр жишээг ажиллуулж үзье. Одоо заавал output дүрсэн дотор бишээр шинээр ажиллуулж үзье. За хоёр өвсгчийг аваад хооронд нь тусд нь хэвлэж байгааг хэдүүлээ үзье. За эхний өвсгч маань нам 1, хоёр дахь өвсгч маань нам 2. За энэ хоёр хоёулаа бүхэл тоон өвсгч. За хэрэглэгчээс enter first number гэсэн текстийг дэлсэн дээр хэвлэхээр output дотор бичиглөө. Одоо 3 дахь блок бол input блок дотор бид нам 1 гэсэн хувьсгчийн утгыг бичигнэ. Ингэснээр нам 1-ийн утгыг компьютерийн keyword буюу гарнаас унших боломжтой болж байгаа юм аа. За энэ үйлдэлээ давтаад бид нам 2-ыг аавна. За нам 2 дээр эхний хэвлэгдэх текст бол enter second number буюу хоёр дахь тоог оруулна. За input дотор нь нам 2 өвсгчийг оруулж өгнө. За ингэснээр нам 2 өвсгчийн нэрийг бичснээр нам 2 өвсгчийн утгыг компьютерийн keyword буюу компьютерийн гарнаас утгыг авах боломжтой боллоо. За энэ хоёрын утгыг дэлгэсэн дээр нийлүүлээд одоо хэвлээгөөл бид тийм үү? Хоёр output-тай жишээг нь багш нь харуулъя. Дараа нэг output-тай жишээг нь харуулъя. За нэг output дотроо бид нам утгаа одоо ямар ч хашлтанд оруулахгүйгээр бичээд өгнө. Нам 1 гэдэг. За нөгөө output дотроо би нам 2 гэдэг утгаа авчихдээ. За ингээ энэ хоёрыг дэлгэсэн дээр хоёр утгыг гаргах боломжтой боллоо. Одоо ажиглуулад үзье. Enter first number эхний тоо маань 2024. За хоёр дахь тоо маань 2025. За ингээд өгсөн утгуудыг маань дэлгэснээр тус нь хэвлэж байгаа энэ дээр харагдаж байна. Одоо энэ хоёр output-ыг хооронд нь нэгтгэж харуулъя. За нэгтгэхийн тулд яг түрүүний хийсэн жишээний дагуу доор нь шинээр output аваад энэ output дотроо бид дараах үйлдэлийг бичиж өгнө. Нам 1 гээд and нам 2. За ингээд хийвлэхээр тийм үү. Эхний тоо маань 34, хоёр дахь тоо маань 45 гэдэг өгөнгөт эхний хоёр output маань тус нь хэвлээд сүүлийн output маань болохоор 3445 гээд нийлээд гараад байна. Ингээд харахаар параметр ашиглаж байгаа хүнд цохимжгүй ойлгомжгүй учраас бид энэ эхний энэ хоёр жишээгээ одоо устгаад одоо нам 1 нам 2-ыг дунд нь зайтай хооронд нь бүр над болохгүй байдлаар хэвлэж үзүүлье. За анхны тул бид second number гээд дунд нь давхар ажлын дотор бичээд өгнө. Харин нам 1-ийн урд нэг end тавиад давхар ажлын дотор first number гэж бичдэг. За ингээд бичих юм бол нэг өсөндөө тухайн хоёр тоо маань хоорондоо наалтахгүй хэвлэгдэн. За enter first number. За эхний тоон дээр бид 68, хоёр дахь тоон дээр 99 гэдээ оруулахад first number 68, second number 99 гэсэн тоо хэвлэгдэж байна. За тэр сүүлийн 99 хоорондоо наалдаад байвал энэхүү наалдаад буюу одоо наалдсан байдлаар харагдаад байна. Тэрийн number-ийн хард нэг зай авахад хэвлэхэд дараах байдлаар наалдахгүй гарна. За эхний тоо 2024,
2025. За ингээд хоёр output дүрсийг хооронд нь нэгтгэхийг та бүхэндээ тайлбарлаа. Энэ дээр сүүлийн жишээн дээр 2 төдийгөө 1 2 3 4 output дүрсийг хооронд нь нэгтгэхэд нэг дотор бичгийг харууллаа гэсэн үг. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro Easy сувга subscribe хийж дагаарай.